Зөрчлийн 10 оног 1 сарын 1-ээс эхлэн хэрэгжиж эхэлсэн гэх мэдээлэл гараад байсан. Тэгвэл зөрчлийн оног хасах журам хэрэгжиж эхлэегүй байна. Одоогийн байдлаар техник технологийн шинжилгээний асуудал хийгдэж байгаа. Энэхүү зөрчлийн оног тооцох журмыг 2 сарын 1-ээс эхлэн мөрдөж ажиллахаар төлөвлөд байгаамаа. Тэгээ маань сая хэлсэн соёлын сайдын тушаал нь бол гарцсан. 9 сарын 1-ээс эхлээд дагаж мөрдөгдөх ёстой байсан. За тийм боловч Монгол улс сая гаруй мянган жолоочтой болсон. Тэгээд энэний техник технологийн шинжилгээний ажил хийгдэх маш өргөн хэмжээний ажил болж байгаа учраас энэ ажил одоо хүртэл эхлэегүй байгаа гэдгийг албан ёсоор хэлье. Одоо хүртэл энэ онооны систем зам дээр мөрдөгдөж эхлэегүй байна. За холбогдох байгууллагууд цагдаагийн байгууллага 2 сарын 1-ээс эхлээд энэ онооны системийг мөрдөгдөж эхлэх төлөвлөн ажиллаж байна. Мэдээллийн хэрэгслээр өнгөрсөн 9 сарын 1-ээс зөрчлийн оноо тооцох журам эхэлсэн гэх мэдээлэл гарсан. Ингэхдээ өнгөрсөн хугацаанд зөрчил гаргасан бол нөхөн тооцох болно гэх мэдээллийг албаных нь өгүүлсэглээ. Зөрчлийн оноо тооцох асуудлыг тухайн хэрэгжих өдрөөс эхлэн жолоочийн зөрчлийн оноо хасагдана. Мөн зөрчлийн бүртгэлийн оноог хасуулсан жолооч цагдаагийн ерөнхий газрын лицензийн төвд хүсэлт гаргаж журмын дагуу сургалтанд хамрагдаж шалгалтанд тэнцэн тохиолдолд зөрчлийн 10 оноог сэргээх боломжтой. За энэ сургалт шалгалт нийслэлд цагдаагийн ерөнхий газрын лицензийн төв за орон нутгийг тухайн нутгаас хариуцсан цагдаагийн байгууллага хариуцсан гүйцэтгэхээр заагдсан байж байгаа. За лицензийн тээврийн чадвар хэрэгхээ асуусан иргэд маань одоо хүсэлтээ гаргаад сургалт шалгалтаа өгөөд шалгалтанд тэнцсэн тохиолдолд эрхийн сэргээх оноог нь олох үйл ажиллагааг явуулна. Эрх сэргээх сургалтын хувьд зөрчил гарган оноогоо болсон жолооч 2 цагийн сургалтанд сууж шалгалтаа өгөн зөрчлийн 10 оноогоо сэргээж авна. Харин сухтуугаар жолоо барьж байгаад эрхээ хасуулсан жолоочийн хувьд 6 цагийн сургалтанд сууж шалгалтаа өгч жолоо барих хэрэгтэй. Мөн хууль заасан дүрмийг зөрчиж зөрчил гаргасан тохиолдолд оноо хасахаас гадна зөрчлийн бүртгэлийн оноо хасагдсанаас хойш 1 жилийн хугацаанд дахин замын хөдөлгөөнд аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчөөгүй жолоочийн хамгийн сүүлд хасагдсан оноог сэргээхээс гадна зөрчил гаргалгүй 2 жил болсон тохиолдолд зөрчлийн 10 оноог сэргээж урамшуулах юм а.